Хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл, 2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд төсвийн доктортой байдлын тухай хуулийн 16/5-2 дахь заалтыг үндэслэн төсвийн доктортой байдлын зөвлөлд өгнөлт гаргалаа. Тус дүгнэлтийг боловсруулахдаа төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд, дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн агуулга, төсвийн бодлогын доктортой байдал, макро эдийн засгийн эрсдэлт нөхцөл байдал тулгуурлан боловсруулсан болно. Энэ удаагийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл нь макро эдийн засгийн таамаглалын хувьд олон улсын байгууллага төсвийн доктортой байдлын зөвлөлийн таамаглалтай харьцангуй нийттэй болсон. Төрийн оролцоог бууруулах бодлогын зөв чиглэлийг баримталж байгаа. Төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн агуулгыг хамарсан байдлын хувьд өмнөхөөс сайжирсан агс дэвшилтэй байна гэж төсвийн доктортой байдлын зөвлөлийн зүгээс үзлээ. Мөн төсвийн тэнцэл өрийн үзүүлэлтүүд нь төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байна. За гэсэн хэдий ч төсвийн доктортой байдал, төсвийн бодлого, зарлагын бүтц, макро эдийн засгийн эрсдэлтэй холбоотой анхаарах асуудлууд байгааг зөвлөлийн зүгээс дурдж байна. За үүнд нэгдүгээрт төсвийн зарлагын өндөр түвшин болон зарлагын өсөлтийг хязгаарлах бодлогыг тууштай үргэлжлүүлэх шаардлагатай байна. Төсвийн доктортой байдлын зөвлөлийн судалгаагаар төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 27 орчим хувь байх нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд хамгийн эерэг нөлөөтэй гэж гарсан боловч 2027-оос 29 оны энэ үзүүлэлтийг 28.6-аас 31.9 байхаар төлөвлөсөн байна. За үүний шалтгаан нь өмнөх жилүүдэд нүүрсний экспорт, түүхэн эдийн үнийн өсөлтөөс бий болсон гэнэтийн тогтмол бус орлогод тулгуурлан төсвийн зарлагыг огцом тэлсэн бодлогын өр нөлөө гэж үзэж байна. Үүний улмаас 2024 онд төсвийн нийт зарлага 35.9%-аар өссөн нь буруу алдаатай бодлого байсан. Харин 2025 онд төсвийн тодтгол хийхдээ болон 2026 оны төсөвт зарлагын өсөлтийг хязгаарласан зөв арга хэмжээ болсон гэж төсвийн доктортой байдлын зөвлөл үзэж байна. Иймд тус бодлогыг цаашид тууштай үргэлжлүүл төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлах шаардлагатай байна. 2. Макро эдийн засгийн хувьд тодорхой эрсдлүүд байгааг анхаарах хэрэгтэй. Макро эдийн засгийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс өсөлтийн түвшин докторгүй байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эрлэх хувийг бууруулахаар тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн зарлага төдийгүй гадаад эрсдэл өндөр байгаа нь инфляцийн эрсдлийг нэмэгдүүлэх 2025-26 онд хос алдагдaltaй гарсан төсвийн урсгал зардал өссөн зэрэг нь дунд хугацааны макро эдийн засгийн доктортой байдалд дарамт учруулж болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй. 3. Голлох эрдэсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн тооцоол зах зээлийн нөхцлөөс өндөр хэвээр байна. Хуулийн төсөлд нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг 2027 онд $127.4, харин зах зээлийн үнийг $68 байхаар тооцжээ. Төсвийн доктортой байдлын тухай хуульд заасан олон жилийн дундаж болон олон улсын үнийн төсөөлөлд суурилсан аргачлал нь зарим тохиолдолд эрдэс бүтээгдэхүүний үнийг бодит зах зээлийн үнээс хэд зөрүүтэй тооцох нөхцөл бүрдүүлж байгаа тул төсвийн доктортой байдлын тухай хуулийн 11-3-т заасан тэнцвэржүүлсэн үнийн тооцооллыг тооцох аргачлалыг эргэн харах шаардлагатай байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн үзүүлэлтүүд дутуу, буруу томьёололтой хэвээр байна. 2010-аас 25 оны хооронд төсвийн тухай хуульд 71 удаа, төсвийн доктортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан эдгээр хуулиудын хоорондын уялдаа, нэгдмэл байдал болон зохицуулах чадварт сөргөөр нөлөөлж төсвөө хүрээн дагдаг. Төсвийн тодтгол хийн орлого зарлаа буурсан ч хүрээнд хөндөгддөг нөхцөл байдал хэвээр байна. Иймээс эдгээр хуулиудын нийслэлийг харж тодорхой өөрчлөлт оруулах, нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн нэгдсэн төсвийн орлого, урсгал зардал голлох эрдэсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үн зэрэг үзүүлэлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд тусгаж байх шаардлагатай байна. 5. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах зохицуултыг төсвийн доктортой байдлын тухай хуульд хангалттай тусгаагүй байна. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах тохиолдолд хуулийн төслийг өргөн барихдаа төсвийн доктортой байдлын тухай хуулийн 16-гийн 6 дахь заалтыг баримталдаг боловч уг заалтыг хэрхэн баримтлах нь тодорхойгүй. Баримтлаагүй тохиолдолд ямар зохицуулттай наривчлан тусгагдаагүй байна. 6. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлтэй хамт өргөн мэдүүлсэн хуультай холбоотой төсвийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн ач холбогдол буурч байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн 7-гийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулан түүний нэмэлт өөрчлөлтийг мөн төсвийн тодтголыг гэснийг хаснаар төсөвт тавигддаг хүрээ баталснаас хойш багадаа 3 сарын дараа төсөв батлагддаг жишг
зөвхөн төсөв батлагдах үед мөрдөгдөж төсвийн тодтголтой хамааралгүй болох нөхцөл байдал үүсэж байна. Ингэснээр өмнөх жилүүдийн жишгээр хүрээнд төсвөө дагдаг. Төсвийн төлөвлөлтийг сайжруулах замаар шаардлагагүй төсвийн тодтголыг бууруулах чиглэлд хийгдэж буй алхмаас ухралт хийхэд хүрч эрх зүйн орчны хувьд 2023 оны эрх зүйн шинжилгээний өмнөх нөхцөл байдал руу очих нөхцөл бүрдэж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ төсвийн доктортой байдлын зөвлөлийн зүгээс дээрх асуудлуудыг анхаарч төсвийн доктортой байдлыг хангах, төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах бодлогыг үргэлжлүүлэх, батлагдсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байх, баримтлах тусгай шаардлагыг солируулахгүй байхад дунд хугацааны төсвийн хүрээний мэдээллийн бүтэц загвуулга, төсвийн төлөвлөлт сахилга батыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.